Улсын даян авраг Батсуурин даванд улсын зан отов ирэг амлсан улсын арсан баруун даваг улсын арц холбоог амлсан улсын зан анар аймгийн урт арсан ус хуйрыг амлаж улсын зан Бат улсын улсын зан Сэрик нар тонсон улсын зан анар аймгийн урт арсан ус хуйр хоёрын барилдаан баруун талаар өндөр үүдэн золгоо барьцаад авлаа. Энэ даван тонсон хоёр цааны барилдаан бол нэлээд сонирхолтой барилдаан болондоо. Улсын зан Бат улсын улсын зан Сэрик хоёрын барилдаан. Баруун талаар онцлогоо барьцаад авсандаа улсын зан анар аймгийн урт арсан ус хуйр нар улсын арсан баруун давагын даванд улсын үнэн зэрэг тарцаг золбоог амлж явсан барьсуулаасалдаа явна. Өмнөх даванд аймгийн урт арсан эрхээ улаантай бас нэлээд удаан барилдаж тавсан. Өнөөдрийн барилдааны шөвгийн 8-д үлдсэн одоо 4 бүх 8 бүх барилдаж байна. 8 бүх дотор бол аймгийн золтой ганц аймгийн урт арсан нэмдэржин ус хуйр үлдсэн. Ирүүхийн барилдаа эдэг үлсний барилцтай барилдаа үргэлжилсээр явна. Хоёр цааны барилдаан барьсуулаасалдсан байдалтай барилдаа үргэлжилсээр явна. Улсын зан анар аймгийн урт арсан ус хуйр хоёрын барилдаа ус хуйр арслан эдэг үлстэй бариад авсан. Улсын арсан баруун даваг Монгол улсын үнэн зэрэг тарцаг золбоо хоёрын барилдаанаар цааталд барьсуулаасалдсаар байна. Баруун даваг арсан бол бас одоо их ууйггүй хөдлөмөрч төвчээртэй бас юм бөхөө. Ер нь үеийнхэн бөхчүүд бол заан танхимын барилдаанд одоо цөв дөрхөн барилдадаг болсон, наадам цагаан сарын барилдаанд л ер нь харагддаг болсон. Энэ цаг үед бол баруун давгаас ер нь барилдаа алгасахгүй шууд одоо барилдаж байгаа. Улсын даян авраг Батсуур улсын зан отов хоёр бол нас чадсан 1987 онд орсон юм бөхчүүд. Хөчлөхийн барилдааны 5-ын даванд хүж үзэн барилдаж байна. Отов хоёр сан бол их бас осолтой барилдадаг, хэнийг хэдийн даванд ч сунгаж мэдэх бас соримог шалмаг барилдаантай юм бөхөө. Зэрэг барьснаас сайн барилдан хавдар үлжин барьснаас ч одоо сайн барилдадаг юм бөхөө. Эх орныхон өнцөг Улаанбаатарт дэлхийд даяар тархан суурилсан ажиллаж амьдарч байгаа нийт казак иргэдтэй болон Алтай сумын иргэд уран цагтаа учран золгож үндэстэй бүхэн дэлгэрдэг хаврын ихэн
Их болсон нарны баяр нааруулын баярын мэндийг хүргэе. Хүндэтгсэн Баян Өлгөн аймгийн Алтай самын нутгийн зөвлөлийн дарга Нуртуганаас одоо баяр өгж мэнчилгээ дамжуулсан байна. Хоёр зааны барилдаан дөрвөлтөн зургаа барилцаа давлаа алиг үлсний барьсан дөрсөн улсын орсон вөрөдөг улсын ард цогц олбоо хоёрын барилдаан дээр цааталд барилдаан өргөжсээр явна. Улсын дайны авраг намсраж буй Батсуур улсын зан одоо хоёрын барилдаан өргөжлж байна. Улсын зангандар аймгийн урд царсан өсөх хоёрын барилдаан алиг үлсний барьцтай байсан барьц тавилцаа талбай бололж явна. За 3 дугаар сарын 22-нд Монгол Өхийн өргөн Төв аймгийн Батсан бүр сумын 100 жилийн ойцруулсан бүгд наримдах Монгол Ард улсын эчин Батчрын пүрэв дөржийн наримжит Улас аймгийн алдарсалтай өчид 128 бүхий барилдаан болон Төрөв бүхийн бай 5 сая төгрөг, Үзүүр бүх 3 сая төгрөг, их шөвгийн дөрвж шалгарчулсан богчуу тус бүр 1 сая 500 мянган төгрөгийн бай гардах шагналын сан өндөртэй юм барилдаан Монгол Өхийн өргөнд болон Монгол улсын дайны авраг намсраж буй Батсуур одоо бас тун их барилдаанч Монгол Өхийн зөвлөгөө ногоон хэмжээнд бас багтам сайхан амжилтыг одоо үзүүлж яваа ийм бөхөө. Батсуур аврагын одоо барилдааны уур чадвар сэтгэл зүйн онцлог гэдэг бас олон талын давуу талыг бол манай бөхөөнд дэлдэг Монголын ардтан бол сайн мэдэж байгаа да. Хурцтай чин эрэмгийн барилдаантай, зоригтой, төвчээртэй ухаалаг одоо барилддаг. Олон талаараа одоо давуу талтай үнэтэй тэгээд төрийн наадмын төв цэнгэл хүрээлэнд үрчих одоо онцгой сайн барилддаг ийм бөхөө. Монгол Өхийн өргөнд бол ус тусчид байдаг. Төв цэнгэл хүрээлэнд бас өөр онцгой сайн барилддаг үнэтэй. Наадмын довтой бүх гэж одоо манай Өхийн өрөөнийхэн бас одоо ярьдаг да. Батулцын сан Сэнжигний верцийг бол нэлийн давтахад авлаа. Сэрийг цаанч баруун гарлаараа Сэнжиг атгаа бариад авсан. Гарын нурдууранд халалж хаж магадгүй тийм барьсан дурсан байхын улсын зам Батулцын Сэнжигний барьсан дээр 2 гараар нэлийн төвлөрөө сайтгдсан. Улсын орсон вөрөдөг улсын үнэн зөрөх тарцаа золбоо хоёрын барилдаан бол барьсан дээрээ явна. Тэр цааталд улсын дайны авраг Батсуур улсын зан одоо хоёрын барилдаан талбай голлож явна. Хоёулаан одоо бас нас чадсан үеийн богчууд 1987 онд өрцгөөсөн. Тунсан 2 зааны барилдаан дэлэг Сэнжигний барьсан дөрлөө. Өнөөдрийн барилдаан бол ус мэдэн чансаатайхан барилдаан болж байна. 5-ын даванд одоо 2 улсын заан салтай бүх тонож барилдаж байна. Арсан зан авраг зан хоёрын барилдаан бол барьсан дээрээ явна.
За энэ хоёр бүхэн тухайд одоо улсын баяр наадмын дэвжээнд ч одоо хоорондоо таарч барилдаж байсан 2020 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Нагалхан уулын урт улсын баяр наадмын 7-гийн даманд одоо үжигдэн барилдаж байсан. Саана хөдлөг онд ороод шилдэж тахимдаад дутуудж байна да Ингавра Батсуур. Баяр нь гар хөлийн үзүүрүүдийг онцгой сайтай бөгшөөтэй шилдэж тахимдан гар зөрүүл тахимдаж алгадан. Их жижиг юмнаас их том юмд хүрч чадж одоо барилдадаг юм бөхөө. Улсын арсан баруун удавг улсын арцаг золбоо 2 барилдаанд өргөлжилж байна. За бөгчүүдийн одоо бэлтгэл сургуулийн одоо үе бол яг тэгшэрсэн жигдэрсэл одоо ийм үе дээр юм байгаа. Өнөөдрийн одоо 128 бүхэн барилдаанд бэлтгэлгүй бүх гэж луураг байхгүйгаа. Бүгд л одоо тодорхой хэмжээнд бүхэн бэлтгэл сургуультаа хийцсэн хүчний бэлтгэл, барилдааны бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл юм бол жигдэлцэл одоо ийм бөгчүүд барилдцгааж байгаа. За Best Wooden компани ой зориулсан одоо сонирхолтой хүчит 64 бүхэн барилдаан бол Монгол бүхэн өргөнд болох юм байна. Энэ барилдаан бол одоо 30 сая төгрөгийн шагналын сантай, азтай үзэгч нь бол одоо машин хожих мөн одоо буудан 1 сая төгрөгийн азтай үзэгч нараас тодорох ийм одоо барилдаан Монгол бүхэн өргөнд болох нь. За сугдлаас хэрэгцэн зүүнлэлдэн сугдсан. Хараар нь хашиж мордох гээд хуурлаа мордлоо, дагуулад хөмөрлөө. За сайхан сугдаад авсан, сугдаа чэйжин сөхөд явсан. Сугдсан талсан иймэрхүү байдлаар л одоо бас барилдыг гэсэн бодолтой байх шиг байна. Улсын занганаар аймгийн урс арсан өсөх үе ийм барилдаан шуудганы барьсан үрж барилдах гэж байгаа шуудганы гав яг чангалаад гарагдан. За улсын дайны авраг Батсуур улсын зан одоо ийм барилдаан бол бас нэлээд хөгжилтэй бас сонирхолтой одоо ийм барилдаан болж байна. За нас чадсуу бас нэгэн цаг үед л одоо бас ингэж бие биенээ ирлэж хурцлж одоо барилдаж өдий өрсгөөсөн бөгчүүд. Ер нь одоо аливаа спорт бол өрсөлдөгч сайн байж гэмээр л одоо тухайн тэр тамирчин хүн бас өндөр амжилтыг үзүүлдэг. Алдартай 6 зан одоо яагаад өндөр зэрэглэлд хүрэх гэхээр одоо ер нь хоорондоо үнэн хүчийг үзэж өрсөлддөг байсан. Бие биенийгээ бас ирж хурцлдаг байсан. Тэр хэрээрээ л бүгдээрээ сайн бохолцгоосон. За толгой зориулсан баруун толгойн барьсан. Улсын арсан баруун удавг улсын арцаг золбоо 2 барилдаан барьсуулаад явна. За улсын дайны авраг Батсуур Монгол улсын зан одоо 2 барилдаан тал байгуулж явна. Хоёулаан одоо бас бүхэн удамтай ийм бөгчүүд. За дайны авраг Батсуурын өвөө нь одоо Монгол улсын чинь жотон гэлэг, аав нь Монгол улсын арцаг намсраж, аавгах нь Монгол улсын чинь даваа самбуу. За ээжийн талд одоо бас бөгчүүд байдаг. 1980 оны Москвагийн 22 дугаар Олимпийн наадмаас хүрэл медаль урьдсан бүхэн сан барилдааны дэлхийн авраг улсын 10 дангийн даваа далай. За Монгол улсын гавьяа тамирчин эрх үер инквир гэдэг бас ээжийн талаас бас бүхэн удамтай юм бөхөө. За одоо ир зааны үед бол одоо 1974 оны улсын баяр наадам 6 давсан Өмнөг аймгийн Хүрмэнс Мариат. Одоогор Монгол улсын харьцаг тухайн үеийн одоо цолоорол Монгол улсын өсгөлөр нэчин очрын Пүрвэ нэчингийн одоо юм бөхөө. Олон түмэн одоо Өмнөг үеийн Морт Пүрвэ гэж ярьдаг. Асалыг харалж чад сайхантай бас гар шууны барихтай ам хэлаатай бас сайхан тийм бөх байсан гэж ярьдаг. Өмнөг үеийн Морт Пүрвэ гэж.
Хэдийн цэргийн дэг 280 дугаар анги нэгдэл клубын бох аймгийн урт зарсан ус 2 улсын зан анараар тавж өнөөдрийн барилдааны их шөвгийн 4 хичээл гарч үлдлээ. За бэлтгэл сургууль их сайн байгаа бололтой. За сэрийг цаа мордог нь хөмрөө болголоо. Агуулаа мөшчихлээ. За Монгол улсын хүчит зам Баяр хүүгийн Батулцын улсын зан сэрикээр тавж их шөвгийн 4 хичээл гарч үлдэж байна. Баяр хүүгийн барилдаан бол 2 зааны барилдаан бол сайхан барилдаан боллоо. За толгой зөрүүлээд зүүн талдаа суугдаж бярдаж мөшгөт түрээд авсан байна. Аймгийн урт зарсан ус 2 улсын зан андараар давсан барилдааныг харууллаа. За одоо 2 зааны барилдааныг удаа чируулсан байдлаас харуулах байх. За сэрик цаан бол өөрөө бас барилдааны санаачлагыг анхнаасаа давж барилдаад байсан зүүн талдаа суугдсан барьснаас араар нь хашаад мордоо зүтгэсэн хэн дээр нь хөлөө дотоод мөшгчихсэн байна. Зүүн талдаа тойроод эргэцсэн. Мордооч мордог гэсэн байдлаар л яаж та улсын зам Батулцын мордон дээр нь бас нэг аргалчиж болох юм байна гэсэн бодлыг бас мэдэрсэн байдлаар сая давлаа. За мордсон Батулцын зан дээр бол хөлөө дотоод эргэчихсэн. За Баян Улгийн аймгийн Толбосмынхаа нутгийн нийт ард иргэд Казакийн нийт ард түмэнд Навруз баярын мэндийг өргөн дэвшүүлээ. Баян Улгийн аймгийн Толбосмын иргэдийн төсөлтийн хурлын дарга Ханай Кунашаас одоо баяр өргөж мэдлэгээ дамжуулсныг уламжилж байна. Баруун талаар анзуулгаж шууд өгний барьсан дөрч барилдахаар боллоо. Улсын арсан бүрөө өдөг улсын үнэн зэрэг тарцаг золбоо 2-ын барилдаан. За одоогийн байдлаар их шөвгийн дөрөвт улсын зам Баяр хүүгийн Батулцын аймгийн урт зарсан ус 2 нөр шөвгийн дөрвчл гарч үлдээд байна. Улсын арсан бүрөө өдөг улсын харцаг золбоо 2-ын барилдаан баруун талаар анзуулгаж шууд өгний барьцнаас одоо барилдаа эхлэх гэж байна. Хөлийн улсын өсгөлөр нэчин Бүрэнбаатар улсын нэчин цогцол дөржнаар 2 өхийг барьсан дөргиж барилдуулах гэж байна. За авраг цаан 2-ын барилдаан бол элэг үсний барьцтай байгаа Даян авраг Батсуур улсын зан одоо баярнаар. Авраг удавгаас ус хутгаа ирж магадгүй баруун талдаа тойр цайлаад хутгаж магадгүй. За золбоо баруун талдаа суугадлаа. Шигшээд явж магадгүй эндээс. Улсын Даян авраг Батсуур улсын зан одоо 2-ын барилдаан тал байгуулж явна. За арсан 2-ын барилдаан зүүн талаар анзуулгаж шууд өгний барьцнаас одоо барилдаа өргөжлөхөр боллоо.
За 3 дугаар сарын 23-нд 15 цагаас үндэсний үйлдвэрлэгч Best Wedding компани 20 жилийн өсрүүлсэн өндөр чансаатай шилдэг 64 бүхийн entertainment хэлбэрийн бүхийн барилдаан болон шагналын сан бол 30 сая төгрөгийн шагналын сантай азтай үзэгчдүүд Акко маркийн машин хожих мөн 1 сая төгрөг бүйдэн хожих ийм бас шагналын сантай ийм барилдаан 3 дугаар сарын 23-нд 15 цагаас Монгол өхөө өргөнд болох нэ. 3 дугаар сарын 22-нд бол бүгд найрамд Монгол Орд улсын эчин олон түмэн хөл хэмээн алдарсан Батчрын пүрэв дөржийн нэрэмжит Улс аймгийн алдар султай шагналын сан өндөртэй барилдаан болно. Зүүн талаараа солгоод 2 бүхийн барилдаан шуудаг нэрсэн дүрсэн. За толгой зэрүүлээ баруун солгооны барьсан жилжлээ. Пүрэв давгарсан шуудагныхаа барьцыг алдсан золбоо арцаг давхар шуудагны барьцтай байгаа. Шуудагдсан гарын бол гадуур нь уургал дараад бариад авсан барьцтай байсан барьцаллаа. Улсын дайны обраг Батцуур улсын зан одоо 2 барилдаан зүүн талаараа солгоод ан шуудагны барьсан дүрсэндээ. За баруун солгооны барьсан жилдсэн барьц садарлаа одоо баруун талаараа солгоно. Одоо 2 цагаан ч бас зарим үеийг харангатай барилддаг бөхтөө. Том золтонгуудтай сайн барилдан. Баруун талдаа нэг татаж худах гэдэг уултай улсын ярьсан пүрэв давгарсан гас толгой зөрүүлж хутгаа зайлаа бас ирж магадгүй. Улсын зан отвэр улсын дайны обраг Батцуур 2 барилдаан баруун талаараа золгосон. За тойруулж хататаж мэдэн давуулж уйдаж мэдэндээ одоо ирсэн. Тойруулж хататлаа. Түрээд хөөлөө. Улсын дайны обраг Батцуур улсын зан одоо 2 барилдаан барьсадарлаа. Улсын ирсэн пүрэв давг улсын ярцаг золбоо 2 барилдаан золбоо харин давхар шуудагны барьсан дүрээд түрээд хөөлсөн барьсадарлаа. Баруун талаараа зулгасан зайлаа. Солбоо харцаг баруун талдаа суугатаад үнсэн дэвэл тэгш барьцны барьцыг аваад эргээд дэлэг үсний барьсан жилжлээ. Дайны обраг Батцуур улсын зан одоо 2 барилдаан бол одоо давхар шуудагны барьцнаас барилдаа үргэлжлэх байх. Барилдааны өлийн Сүрэн аймгийн Сансрын бүх аймгийн орсон Жамсран 2 бүхийг барьсан дүргэж гарагдан. За түрээд хөөлөө толгой зэрүүллээ. Хэтэрхий хүчин гараар машаад мордлоо. Ойруулж хататлаа мөргөлөө. За мөн хэтэрхий зайлаа. За тэгнэ. Хэтэрхий хүчин чэйжэндээ ээж яваад өөрөө хөдөлгөөн гүйцэтгэнгүү суучлаа та. Монгол улсын дайны обраг Намсар ажмын Батцуур улсын зан одоо ирээр тавдавжиг шивгэн дөрвчл гарч үлдлээ. Түр хэдийгээр өвдөг шороотсон ч гэсэн дайны обрагтай хүч шахаж сая халлата зоригтой барилдлаа. За толгой зэрүүлээд одоо ирсэн бол эндээс одоо түрээд мөргөө төөлсөн. За эндээс бол голлоод мордсон, мордон дээр сайхан дортож үлдсэн, тойрч иргсэн. За баруун талрын зайлах гэж бод өөрөө хөлгөшгээд солио суудсан байна. Өнөөдрийн барилдаанд одоо төрүүлсэн бүхэл одоо санаатаа 9 маркийн машин одоо байн шагналд авна. За дээр нь одоо ойрын өдрүүдэд бас Монгол өхөө өргөнд болж байгаа улсын цолтой, аймгийн цолтой, сумын цолтой бөхчүүдийн барилдаанд
төрүүлсэн одоо Өгөхөд бол одоо Италитай компани дээжээс одоо Герман хормон гутлыг одоо гардуулан өгдөг уламжлал болоод байгаа. Итали хормон гутлыг одоо их гоё юмсаг чанартай цэвэрхэн тийм одоо гоё юмсаг хормыг бол төрөө бөхчүүд одоо бас гардуулан өгч байгаа. Тэгээд одоо бас Монгол үгийн хөгжилд бол энэ Италитай компани бас тодорхой хэмжээс үнэтэй хувь нэмэр бас оруулж байгаа. Монгол улсын үнэн зэрэг тарцаг золбоо улсын орсон бүрэн удавгаар 5-5 шивгийн 4 хүчээр орж үлдлээ. За давхар шуудрын өрснөөс хоошоо ухраа сугандан сэжээд хутгах гээд өөрөө ишлэлдээс утсан байна. Бас жоохон яарсан тал байж магадгүй бол давхар шуудрын өрсөн дөрөв бас барьсандаа шунаж яарсан байж магадгүй бүр удавгарслан сэжээд хутгах гэж бодоод ингэж суудсан. Удаж баяр хүргэхэд бэлэн боллоо. За улсын дан од хоёр цааныг өрж байна. За шагналыг баян үлгэнгийн зэнгис сумын гэрээд Монгол Казахстан улсын гавьяат тамирчин Монгол улсын харьцаг од нам бахат бэсвогдоо үргэлж дэвчээд үүсгэн байгуулах ойгор алтай компани дэврэл нурлаат наргаар дуулан баяр хүргэж байна. Мароцын баяр сурвалсан үндэсний бүхийн барилдаанд амжилттай сайн барилдаж дунд шүүгшил гарч улсан дөрвөн бүхийн шагнадыг гардуулан өгч байна. Аймгийн алдар туяач Нурлаат Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын харьцаг од 8 бахит нар өнөөдрийн барилдааны шөвгийн 8 жил гарч улсан бөгчүүдийн шагнадыг гардуулж баяр хүргэж байна. 다음은 바이크들의 어디니 무슨 냄새를 어느 주행 나오는 짐베르타닉 더 홀도는
улсын цолонд ойрхон бүхэн шагналыг Баянгүлэг аймгийн Алтай сумын Хриатог аймгийн хурцарсан эрхээ болон аймгийн цолонд ойрхон бүхэн шагналыг Баяннуур сумын зан Гасирбэкэд өсгөрөөдүйтэй бүхэн шагналыг Баяннуур сумын бүх аймгийн зан Ковтлэкэд тус тусаар дуулахаар шийдвэрлсэн. За мөн 2023 онд аймгийн начин цолыг хүртсэн Айбек Жандавлит нарт хүндэтгэл үзүүлэх юм байна. Ингээ өдгийн өвчтөн дэвжээний тэргүүн Нурбек гарч ирсэн байна. За аймгийн хурцарслан эрхээ болон аймгийн зан Ковтлэк, сумын зан Гасирбек, аймгийн начин Айбек Жандавлит нарыг Монгол өх өргөний хойморт урьж байна. За бүхэн барилдааны 6-гийн даваанд 3 бөхөөс улсын даян аварга батсан урамаа ухаар ирж байна. аймгийн хурцарсан өс 2, улсын хорицог золбоо, улсын зам Батүрцэг гэсэн 3 бөхөөс даян аварга батсан урамаа авна. За өдгийн өчтөн дэвжээний тэргүүн Нурбекийн зүгээс Казах төмний Навризын баяр зориулсан барилдааныг тохиолдуулан улсын цолонд ойрхон бүхэн шагналыг Баянгүлэг аймгийн Алтай сумын Хриатог аймгийн хурцарсан малишин эрхээ болон дардуулан баяр хүргэж байна. Баянгүлэг аймгийнхаа нутгийн нийт ард иргэд дэлхийн өнцөг улманд тархан суурилсан Казакийн ард түмэнд Навруз баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баянгүлэг аймгийн нур хамтлагийн урамтайч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Сатчаан, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Кэртэй нараас одоо баяр хүргэж мэнчилгээ дамжуулсныг уламжилж байна. Баянгүлгийн нутгийнхаа нэрийг бас Монгол өхийн өвчтний торгон ногоон дэвжээнд өндөр төргөс сайн барилж байгаа аймгийн урс орсон эрхээ болон аймгийн зан Ковтлэк нарт одоо бас тусгай шагналыг гардуулан өгч байна. За мөн аймгийн цолонд ойрхон бүхэн шагналыг Баянгүлэг аймгийн Баяннуур сумын зан Гасирбэкэд олгооргосон. За өсгөрөөдүйтэй бүхэн шагналыг Баяннуур сумын Хриатог аймгийн зан Ковтлэкэд ардуулж байгаа бол 2023 он чинээр аймгийн начин цолыг авсан Айбек Жандавлит нарт хүндэтгэл үзүүлж баяр хүргэж байна. За бүхэн барилдааны 6-гийн даваа ихэд бэлэн боллоо. Өчтөгийн барилдааны 6-гийн даваанд улсын даян аварга батсан улсын хорицог золбоо гомдлож улсын зам Батүрцэг аймгийн хурцарслан өс 2 нар тунаж өрөлдөхөр болсон байна. Бүгдээ Казахны Навризын баяр зориулсан өчтөгийн барилдааны 6-гийн даваа эхлэж энэ барилдааны шүүгийн дөрөв чалгарч үлдээ даваа өгчүүлж ирж байна. Эрхэм хүндэт үзэгчдээ Наврузын баяр зориулсан өчтөгийн барилдааны 6-гийн даваа эхэллээ.
Улсын дайны аварга намсраа живийн Батсуур Монгол улсын үнэн зэрэг тарцаг холбоог амлаж улсын зам Бат улсын аймгийн урд сарсан өсөх хоёр нар энэ даван тунсан. За тунсан хоёр бүхэн бэрэлтэн боломжтой үзүүштэй олон томны анхаарлыг татсан ийм бэрэлтэн болно. За гарч чавал хоёул айлыг үсний байсан дүрээ давлаа улсын зам Бат улсын аймгийн урд сарсан өсөх хоёр нар. Бат улсын сан зүүн талдан суугатаа бараад давлаа аймгийн урд сарсан өсөх хоёрыг улсын дайны аварга Батсуур улсын харьцаг золбоо хоёрын барилдаа үргэлжилж байна. 2018 оны улсын баяр наадмын 7-гийн даваанд энэ хоёр бүхүүж үзэн барилдсан. Улсын баяр наадмын дэвжээнд ч одоо таарч барилдаж байсан л одоо хоёр бүхтөө. Авар гарцаг хоёрын барилдаа барьсан дүрэхгүй хүрээгүй зүгээр тулсан байдалтай барилдаа үргэлжилсээр явна. За тоогдохгүйд нь төрөөд бярдаад машигчлаа. Монгол улсын хүчил сан баяр хүүгийн Бат улсын аймгийн урд сарсан өсөх хоёраар 6 давж Казахстаны Нар улсын баяр сурулсан өчтөхийн барилдаанд үзүүр төр улаалтгаар шалгарч үлдлээ. За хоёр бүхэн барилдаан баруун талаараа золгосон. Тоогдод ухрах гэсэн энэ дээр нь зөрүүлээ суугатаад бярдаж машиг түрээд өвдөг дурдсан байна. Нэг чи хүч гаргалгүй төвөггүй хөл давжтай улсын зам Бат улсын. Дотор тоогдод хоошоо ухсан тэн дээр нь зөрүүлээ суугатаа машигдсан.
За Монгол өхийн өргөнд одоо Казакийн ард түмэн бас их өргөн бүрэлд түүнтэй хүрэлцэн ирсэн. Өнөөдөр бол одоо хэдийгээр бас ажлын өдөр боловч бас Монгол өхийн өргөнд бас үзэгчид бас боломжийн хэмжээнд одоо цугласан байна. За Баян Улгийн нутгаас сонгогдсон одоо Монгол улсын их хурлын гишүүн Бээсэн гишүүн хүрэлцэн ирсэн байна. За Монгол улсын хүний гавьяа тамирч Монгол улсын их хурлын гишүүн Бээсэн гишүүн бол одоо Баян Улгийн нутгийн ард түмний итгэл сэтгэлийг дааж бас төлөөлөж сууж байгаа Монгол улсын их хурлын гишүүн. Баян Улгийн аймгийн одоо бас Улгийн хүчтэн нутгийн дэвжээний нэрийг бас Монгол өхийн зүлэг ногоон дэвжээн дээр одоо үе үед харгаж барилдаж явсан алдар султай бөгчүүд ус хүрэлцэн ирсэн байгаа. Монгол улсын гавьяа тамирчин улсын ярцаг Отнайн байхад аймгийн султай бөгчүүд ус хүрэлцэн ирсэн байна. За улсын начин Батчулууны Баатар сул начин бас өнөөдөр яргамжинд хүрэлцэн ирж оролцож байгаа. Улсын дайын авраг Батсуур улсын ярцаг золбоо хоёрын барилдаанд талбай бололж явна. За Монгол улсынхан өнцөг улам бордод ажиллаж амьдарч байгаа нийт Казак түмэнд Баян Улгийн аймгийн Алтай сумын нутгийн зан уландаа Навруз баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баян Улгийн аймгийн Алтай сумаас Сибирягийн Норбекээс одоо баяр хүргэж мэндчилгээ дамжуулсныг уламжилж байна. За мөн бас Монгол өх орны 408 зохис дархан суурьшиж ажиллаж амьдарч байгаа Казакийнхны ард иргэд мөн Баян Улгийн аймгийн Алтан цогц сумынхаа ард иргэдтэй Казак түмний их баяр Навруз баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баян Улгийн аймгийн Алтан цогц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн эчин Оцгэрээсээс одоо баяр хүргэж мэндчилгээ дамжууллаа. За дайын авраг Батсуур улсын ярцаг золбоо хоёрын барилдаан барьцуулаас алдсан байдалтай одоо барилдаа өргөжлж байна. Батсуур өргөтэй барилдаж байгаа улсууд нь хоёр гараараа ингэж урдаас туулах бол их осолтой. Хэтэрхий хүчин шээжин дээж дурагшаанд тулах юм бол бас гар зөрүүл шилжиж тахимдах мөхийг бас их таамага хийдэг. Энэ мөхийг бол одоо Батсуур аврагын аав Монгол улсын ярцаг намсраж байгаа бол сая залуудаа их сайн хийдэг байсан шилдэж тахимдах мөхийг. Монгол төрийн баяр наадамд 2 удаа зургаад авсан Монгол улсын үнэн зэрэг тарцаг золбоо улсын дайын авраг намсраж буй Батсуур нь улсын баяр наадмын дэвжээн дээр одоо бас хүч үзэн барилдаж явсан. 2018 он улсын баяр наадмын 7-гийн даваанд хүч үзэн барилдаж байсан.
Солбоо харцаг баруун гарлаараа Сэнжигний верцэг мөчгөө хатгадавлаа. За хэн давсан лото бяртай хүчтэй зам батал зэт зантай лото тэргүүн байрын төлөө зүр дөрөнд лото барилдан. Хоёр өхийн барилдаан барьцуул асалдсан байдалтай барилдаа өргөжсээр явна. За саяын 6-гийн даваанд бол Баталзын цаан хорсарсан ус хоёрын барилдаан бол их богинохон зайд их онкон барилдаан болоод одоо давалцсан аялцсан. Өнөөдрийн одоо барилдаан бол ус байшагийн левдос нэлээд өндөртэй юм барилдаан санаата 9 маркийн машин төрөвөх гардан авна. Улсын даянга батсуур улсын ярилцлага золбоо нарын барилдаан энд тодорхой барьсан дээрээ одоо эргээ зүүн талаараа золгоо шуудагны барьснаас та барилдаа үргэлжлэхээр боллоо.
баруун талаараа зулголоо ирүү хэмрэлтэн сая зүүн талаараа зулгоод барьсадарсан. баруун талаараа зулгоод давхар шуудгны барьсан дурсантай. Ирүү хэмрэлтэн барьсадарлаа улсын даянга бараг батсуур улсын ард холбоо хоёрын барилтаан давхар шуудгны барьснаас одоо барилтаа өргөжилж байгаа. За одоо эргээд баруун талаараа зулах хорволлоо.
Зүүн талаараа золгосондоо ирүү хэмэрэлдэн. За толгой зөрүүлдэг юм болоо яадаг юм бол зүүн гар талаараа давуулаа залбуу арцагуулаар барьцны хувьд бол давуу талтай болсондоо давхар шуудганы барьцтайгаа байгаа. За энэ бас их хосолтой барьт. Өөртөө давуу юм шиг боловч түрээ төв бол сайлаа хавиранд их орох магадaltaй. Тэдэрхий хүчин чэйжиндээ төр дайрах юм бол за давуу домшиг да. За суугаад хамлаа. Барьцаа дараагч нэг илэг үсний версэн сууж хамах гад туудлаа. За дараагийн даманд одоо хин давсан нэлийн цуцаатай л очих удаа нэлийн удаан хүч хусан барилдан гаргаж хавирлаа парон талдан суугдаж зүүн талдаа нэг хавираад туудаж байна. Хоёр өхөн барилдан барьсаллаа. За одоо зүүн тэгш барьцаа авах гэж байна хоёр өхөн барилдан. Монгол улсын харьцаа золбоо гэдэг энэ суугдсан барьснаас хашиж мордох мэхийг бас нэлээд таамага хийдэг. Өөр нь өөрийн үндсэн барилт мехнүүдийн нэг дээ. Тэгш барьсандаа хөрсөндөө зүүн талаараа золгосон. Нэлээд шосуудаа хугацаанд барилтлаа. Батсуурда ингэ бүр зүүн талдаа суугдсан барьцтай байгаа. За ингэ төрж байгаа бацаагаад хавирах үед өргөд мушиглаа. Түрээ дамжаад ардн гарлаа. За тойроод ардн гарцсан. За их чингэрэн дарлаа. Давлаа. Монгол улсын дайны өврөг намсраж буй Батсуур улсын харьцаа золбоогоор 6 давж Казахстаны Нарозын баяр сурулсан үндэсний бүхий барилдаанд үзүүр төр улаалтахаар шалгарч үлдлээ. Суугдал зүүн талдаа мушга тэндээсээ дамжид тойрч ардн гараад дөрөв хөлөнгүүд нь их чингэрээ үсрээд одоо дээр нь тэгинж дараа төвдөглөж байна.
За зөв гаруудын төсөөлөд байрлуулсан байна. Казахстаны Таврис нарны версэлсэн улс аймгийн өдөр цогтой 128 бүхий барилдааны долоогийн даваа хэлбэлд бэлэн боллоо. За өнөөдрийн барилдаанд өчигдөр 128 бүх барил хүч Европа хаваа цахаараа сэрэн барилдаснаас улс аймгийн ховд сумын хаяг шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэрлийн сүлжээний спортын бро Хэмон констракшн компани өчигдөр дэмжээний үг Монгол улсын дайны авраг намтрэж бацсан Аудентик зэрэг сүлжээний дамсгын гэрлийн аврагч спортын бро Улмун хөгжил констракшн констракшн компани хавд дэмжээний үг Монгол улсын зам баяр хүүгийн Батулзын нар өнөөдрийн барилдааны тэргүүн байр удаацалтахаар зурм баруун тамийн засвар дээрээс гарч ирэхэд бэлэн боллоо. Эрхэм хүндэт үзэгчтэй Казак төвний нар улсын баярсруулсан улс аймгийн алдарсалтай өчтөхийн барилдааны 7-гийн даваа эхэлж байна. Өчигдөр 128 бүх шилгарчулсан Монгол улсын дайны авраг намсраж буй Батцуур Монгол улсын зам баяр хүүгийн Батулзын нар хоёр талын засваруудаа хамруулсаар гарч ирлээ. Өнөөдрийн 128 бүх шилгарчулсан Монгол улсын дайны авраг намсраж буй Батцуур улсын зам Батулзын нар барилдахаар орж эхэллээ. Өнөөдрийн барилдааны түрүү бүх үеийн бай бол одоо санаатай 9 маркийн машин түрүүхийн бай байгаа. За улсын дайны авраг намсраж буй Батцуур сая бол одоо Монгол улсын үнэн зэрэг тарцаг золбоотой барилдсан давсан барилдааныг бол та бүхэн харсан. Хэрнээ усал экзектэй үед бол одоо өөрийгөө дайчилж барилддаг сэтгэл зүй их сайтай ийм ундаг өгтөө барилдаан ч одоо мундагтай сайтай. Улсын баяр наадмын дэвжээнд бол одоо үнэхээр багтам сайхан амжилтыг үзүүлсэнийг бол бүхэн дэлдэг Монголын ард түмэн надаар хэлүүлдэг та бүхэн сайн мэдж байгаа. Батцуур дайны аврагын барилдааны онцлог сэтгэл зүйн онцлогийг ч одоо бас сайн мэдж байгаа. За Монгол улсын хүчит сан баяр хүүгийн Батулзын зам болос бүхэн дэлдэг Монголын ард түмний анхаарлын төвд явдаг одоо шилдэг энэ цаг үеийн хүчит сануудын нэг. Бүхэн дэлдэг ард түмэн болос Батулзын зааныг бол заанцлоор тогтохгүй бөгшүүл гэж одоо үнэлж байдаг. Гуравдугаар сарын 22 буюу одоо нөгөөдрийн маргааш 13 цагаас Монгол өхий оргон Төв аймгийн Батсанбор сумын 100 жилийн өсрүүлсэн бүгд найрамд Монгол ард улсын өчин Батчирийн Пүрэв дөржийн нэрэмжит улс аймгийн алдар солтой хүчит 128 бүхийн барилдаан болон энэ барилдааны төрөв бүх 5 сая төгрөг үзүүрөх 3 сая төгрөг их шүвгийн дөрвшил гарч үлдсэн бүгчүүд бол одоо тус бүр 1 сая 500 мянган төгрөгийн байгардах ийм бас шагналын сан өндөртэй юм барилдаан болох юм байна. За түүний маргааш өдөр буюу 3-р сарын 23-нд 15 цагаас үндэсний үйлдвэрлэгч Best Wedding компани 20 жилийн өсрүүлсэн өндөр чансаатай 64 бүхийн одоо entertainment хэлбэрийн сонирхолтой юм барилдаа Монгол өхий оргонд болно. Бас 30 сая төгрөгийн шагналын сантай. За бас азтай үзэг шалгаруулж одоо автомашин шагнана. За бас бүйдэн одоо мөнгөн шагналуудтай бас ийм сонирхолтой үзэгчдийн дунд бас шагналын сан өндөртэй ийм барилдаа зохион байгуулагдах гэж байна. За 3-р сарын 24-нд 13 цагаас Булган аймгийн орхон сумарт бүгд найрамд Монгол ард улсын зан хөнгөр хэмээх Максрын гомдоржийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бүхэн барилдаа Монгол өхий оргонд болон үндсэндээ 22, 23, 24-нд бол одоо дараалсан 3 өдөр одоо ийм томоохон бүхэн барилдаан болох нэ. Энэ 3 сар бол одоо онцгой бас их бөхтэй ийм одоо сар байгаа.
хөдөөрн татж болдоос нэлээд барилдаанууд бас зохиогдож байгаа. 3 сарын 29-нд Орног аймгийн Эрдэнэ суманд цэргийн зан Цэрэн цоогийн санзай жамцын нэрэмжит Улс аймгийн алдар суултаа өчигдөж 64 бүхэн барилдаан болон төрөө бүхэн одоо 3 сая төгрөгийн байтай юм барилдаан болох гэж байна. Орног аймгийн Эрдэнэ суманд 3 дугаар сарын 29-нд болно. Дайин авраг Батцор улсын зан Баталцын 2-ын барилдаан барьцуулаацалдсан байдалтай барилдаан үргэлжилсээр явна. Улсын дайин авраг Батцор үед сая өмнөх таванд бол солбоо арцтай бас нэлээд удаан барилдсан хүч чадсан барилдаан болсон. Баталцын сан бол хурцарсан өсөх үертэй нь том богино хугацаанд барилдаад төв гүгэнд автсан. Авраг за 2-ын барилдаан барьцуулаацалдаа явна. За 2 бүхэн тухайд бол насны хувьд бас 5 насны зэрэгтэй Монгол улсын дайин авраг Батцор 1987 онд төрсэн Баталцын сан 1992 онд төрсэн юм бөхчүүд. Монгол улсын зам баяр уугийн Баталцыг үед одоо 2008 онд Ховд аймгаас сургуулиуд төгсөөд Шонхор Виндеврийн дээд сургуулийн одоо юутан болж ер нь бүхийн замлал эргэлт туцалтгүй бүхийн замлал руу орсон. Улсын дайин авраг Батцорын одоо өссөн орчин бол ер нь л бүх байсан да. Аав нь Монгол улсын арцаг, өвөө нь одоо Монгол улсын нэгэн, аваа хан улсын нэгэн Эрдэнэтэн доктор Даваа Самбоо гэж одоо улсын нэгэн золтой бүхэн байсан. Ээжийн талдаа ч одоо бас өгчүүд байсан. Удам талдаа хоёр талаасаа одоо аавын талаасаа бүхэн удамтай. Яг энэ хүүхэд охин өссөн орчин бол яг л одоо бүхэн орчинд өссөн юм. За Казак тамны Наврозын баяр сурвалжсан үндэсний бүхийн барилдаан бол одоо бас урд өмнөөс аймаг зэргийн золтой бөхчүүдийн хэлбэрээр одоо бас зохион байгуулагдаж байсан. Улсын золтой бөхчүүдийн барилдаанаар ч зохион байгуулагдаж байсан. 2009 онд одоо анх удаага бас улсын золтой бүхийн барилдаан болгож зохион байгуулж байсан. Энэ барилдаанд одоо Монгол улсын зам Батулгын сорон зам бол төрүүлж Дундуг аймгийн яриад Монгол улсын өсгөдөр за зүүнэлдэ хавирлаа. Хавираа давуулж уйдаа тусал тон санаанд дөрмгөө гарч ирж байна даа. Эхний хөлбөр ус нэлийн хазайлгаж ирээд тогтоолоо. Хавираа давуулж ирж бас зайлаад одоо бас нэлийн хазайлгаж ирээд сая тогтоосон.
За Монгол эх орны 408 зохисол ажиллаж амьдарч байгаа баян өлгөөчүүдэд Казак түмний нарны баяр Наурузын баярын мэндийг өргөж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө баян өлгийн аймгийн Улаангус сумын нутгийн зөвлөлийн дарга Дарминаас одоо баяр өргөж мэдлэгээ дамжуулсан байна. За аврагцаа 2 барилтаа алиг үлсний барьсан жилдсэн. За хоёрын барилтаа сэрүү хөдлөөс барилтаа өргөж өссөөр явна. За иймэрхүү байдлаас бол Монгол улсын даян авраг Батсуур бол тохоо алгадах, гар таллах, зөрүүл шилжид дахимдах мөхүүдийг бас мэдэн даамгаа ийдэг. За Батулцын сан бол өөрөө хий цай багта нэгт суурьтай бүх юм да. За хинхэнийн барьсуулаас л Батулцын сан харин одоо элэг үлсний барьсанд хүрч ялдаал явна. За Монгол улсын зам баяр хүүгийн Батулцын одоо түрүүбий Шонхор бинтэмрийн дэд сургуулийн оюутан болсноос хойш 2013 онд Бүгд цэргийн баяр наадмаар цэргийн нэшин цулурдсан дараа нь бол аймгийн хар цуцланд өртсөн 2014 онд аймгийн зан дараа нь Орхон аймгийн баяр наадам төрүүлж одоо аймгийн арсан цулыг өртсөн. Нэг жилдэл одоо 2 цол аваад явцсан да. Тэгээд ороолоор нь тодорой гараад ирсэн. Тэр 2013 оны улсын баяр наадмын өмнөх нь бүгд цэргийн баяр наадам болсон. Тэр баяр наадмаар бол 5 давуу цэргийн нэшин цул өртөөд дундгуйн алтан уяг тунж байсан. За дараа нь бол одоо Овд аймгийнхаа баяр наадамд бол 6 даваад аймгийн харцаг болсон. Тэгээд аймгийн харцаг солтойд одоо Монгол өхөө өргөөнд бол аймаг цэргийн золтонгуудын барилдаан төрүүлээд эхэлсэн. 2014 онд бол аймгийн зан болсон улсын баяр наадмаар за дараа нь бол аймгийн зан солтой Орхон аймгийн баяр наадамд улсын баяр наадмаар болсон. Тэр баяр наадам төрүүлж аймгийн арсан цол өртсөн. За 2015 оны одоо улсын баяр наадамд бол хамгийн анх барилдсан. Тэр 15 оны улсын баяр наадмын 4-ийн даваанд улсын авраг Санжи Адамбатаарч хонж байсан санагдана. За тэгээд 2016 оны улсын баяр наадмаар бол одоо начин цолыг алгасаж шууд 6 давж Монгол улсын харцаг солонд өртсөн. За ардын эвсгийн 101 жилийн баяр наадмаар бол Монгол улсын заан солонд өртсөн юм бөхөө. Шонхор бинтэмрийн дэд сургуулийн оюутан байх үедээ бол энэ Баян хонгорын цэргийн арсан Жамбалдар, Сүхбаатар аймгийн Мөнханы аймгийн арсан Мохолайн Баасанбат, Дундгуй аймгийн арсан Дорж улмын Инкулд, аймгийн зан Золбот, Ховдын аймгийн зан Баатарын урт насан нартай бол Шонхор бинтэмрийн дэд сургууль одоо нэг ангид одоо суралцаж төгссөн юм бөхөө. За Батулцгийн хувьд одоо бас сумын заан цолтой байхдаа бас Монгол улсын авраг Эрхэн баярыг дагаж одоо бас их бэлтгэл сургууль хийж байсан. Эрхэн баяр авраг бол тухайн цаг үед эд сайн барилдаж байсан. Игч одоо бас өндөр ачаалалтай тийм бэлтгэл хийдэг байсан. Тэгээд тэр өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаа бөхчүүдийг бас дагаж одоо бэлтгэл хийгээд тэр хэрээрээ бас одоо Батулцыг бол бас их сайжирсан. Тэгээд ер нь богино хугацаанд бол тодорой гараад ирсэн. За Монгол улсын даян авраг Намсрай чимийн Батсуурын хувьд бол одоо Дархан улаан аймгийн баяр наадам төрүүлж аймгийн арсан цолыг өртсөн. Аймгийн начин цолыг бол одоо 2007 онд одоо авч байсан. Анх бол одоо 2007
6 оны үед л одоо заалтан бүхэн барилдаанд бол соёл эрдэмтэй сургуулийн Батсуур гээд одоо цэнхэр шуудагтай тийм торонхой борохуудаа гарч ирж барилдаж байсан. 2007 оны сар шинийн барьсруулсан үндэсний бүхэн барилдааны 2-ын даваан дээр Монгол улсын арсан давг доржийн аз жаргалтай арсангийн аманд очиж барилдахтаа бол бас тун одоо яггүй сайн барилдаад бол өвдөгшрөөдсөн эдибэр арсланд өвдөгшрөөдсөн. Тэгэхэд бол тун их хэвгүй барилдаж байсан одоо бүхэн үзэгчд бол энэ намсраа жив арцгийн хөө сайн бэх үгэд байна шүү гэж одоо бас үзэгчд ард тамаас үнэлж эхэлсэн. 2007 оныхон 100 бол одоо Овд аймгийн Баяр наадамд бол 5 давж аймгийн начин цолыг хүртсэн. За начин цол хүртснээс хойш бас Япон улсад одоо бас сурч боловсрсан байх. Хэсэг хугацаанд завсарлаж ирээд бол 2009 оны сүүлээр л одоо Монгол өхөн өргөнд болсон барилдаанууд оролцож барилдаж эхэлсэн. Тэгэхээр ер нь тэр үеийн барилдаанаас л ер нь том барилдаан болгон дандаа том цолтой бөхчүүдийг өвдөгшрөө туулдаг. Барилдаан болгон дээрэл ер нь дуйлан шууган тарьдаг юм бөхүүлж эхэлсэн. Тэгээд улсын Баяр наадмын дэвжээнд одоо бас л тун одоо хүчтэй бөхчүүдтэй бол дөрвийн даваан таарч барилдаж байсан. Дор чулмын ган хоёрыг арслан, улсын арслан Мөнхбаатар, улсын арслан Бачиргалын ган бат нарын бөхчүүдтэй одоо дөрвийн даваанд бол таарч барилдаж өвдөгшрөөдөж байсан. Дандаа одоо урд жилийнх нь улсын Баяр наадамд төрүүлсэн бөхчүүдтэй дөрвийн даваан таарч барилдаж байсан. Бүрэн төгс аврагтай гэтэл одоо 2014 оны Баяр наадмаар одоо дөрвийн даваан таарч барилдаад байсан. Дөрвийн даваанд бол одоо Батсуур тэр бүрэн төгсөд тэр жилийн Баяр наадмаар өвдөгшрөөд бол тэр жилийн одоо шууд цолон дүрсэнтэй 6 давж. Аргагүй л одоо бас өөрийн хатан зориг, эр зориг тавьчээр хатаа ужиллаараа л одоо бас энэ бүхийн замд бол эргэл тусалдгүй л одоо орж ирсэн. Тэр улсын Баяр наадмын дөрвийн даваанд бол дандаа улсын Баяр наадам төрүүлж байсан тэр үеийн шилдэг хүчит эд хүчээр тэгширсэн бөхчүүдтэй бас тухайн цаг үед одоо дөрвийн даваан таарч барилдаж барилдсаар л тэгэл одоо даваад ялсаар гарч ирсэнтэй. 2013 6 давж Монгол улсын харьцаг 14-нд улсын Баяр наадамд төрүүлсэн. За 16 оны улсын Баяр наадамд бол одоо 1024 бүхэн барилдаанд 8 давжийг шүүгийн дөрвшил гарч үлдсэн. 2018 оны улсын Баяр наадамд төрүүлсэн. Тэгэл цаашаа одоо олон өндөр амжилтуудыг үзүүлсэн те улсын Баяр наадмын одоо шүүгийн дөрв үзүүр төрүүнээс бол салааг бол одоо барилдаж байгаа юм бөхөө. За хоёр бүхэн барилдаа элэг үлсний барьсан дүрлээ. За Монгол улсын хүчит сан Баяр хүүгийн Батулцын сан бол Бяртай, Суурьтай, Төвчээртэй бас сайхан барилдаж байгаа одоо юм зан. Монгол өхийн өргөнд одоо олон удаа төрүүлсэн. Хөцүүрөл шөвгөрсөн одоо энэ цаг үеийн шилдэг бөхөө. Зүүн талаар анзааглаа. За чирж хутгах үедээ бас зайлж нэг чирж хутгах гээд хоошин чирж ухсан ич байна. За Батсуур дайн аваргаас бол ямар ч мөхний хөлбөр ямар ч мөх одоо ирэхийг таашгүй. Баруун талтай өнийг бол зүүн талд Монголд арай алд авдаг. Тохоо алгадаж сууж алд авдаг ер нь бас төрөл үрийн барьцнаас их жижиг юмнаас их том юмд хүрч чаддаг бас тийм онцлогтой бөхөө. Тэгзэгтэй таманд бол өөрийнхөө одоо хүч бяр арга ухааныг бол их зөв дайчилж тооцоолж одоо барилдадгаар бас их онцлогтой. Сэтгэл зүй бас их өндөртэй. За тамирчин хүний одоо бас биеийн хүчний бэлтгэлээс гадна бол одоо бас сэтгэл зүйн бэлтгэл гэдэг их чухал зүйл байдаг. Хоёр бүхэн барилдаан шуудагны барьсан дөрч барилдахандаа.
Зүүн гар талаараа давууллаа. Давуулаа зодогных нар орон мэдэр сатгаа бариад авсан. Баруун талаараа золгосон дандаа давуулах барьцыг сонгож хүрэлтээд байна. Хоёр гараар нь давуулаа зодогных нар орон мэдэр сатгаа бариад авсан. Охилдэх гээд дуудлаа. Охилдэх гэж хуураад тэндээсээ бас өөр мэгтэл үлсэн байхыг үсгэх сарахгүй юм. Сайн зүүн гар талаараа давуулсан. За одоо бол давхар шуудганы барьсан дүрэнтэй. За Батцөлзийн сан харин давхар шуудганы барьсан дүрсэндээ дан шуудганы барьц тавьсан байна. За Батцөр авраг бол энэ барьцуудыг л сонгож төрөөсөө сонгож аваад байгаа юм да. Энэ барьцаас өөрт нэг л тохиромжтой өвтэйхэн аштай хал барьсан дүржтэй. За огцом нэг зайл зуларч ухсыгээд буцаагаад бас хутгаж магадгүй. Тэсэн шийдсэн их ус ирж магадгүй юм. Зүүн гар талаар давуулаа бариад авсан. Нэг зайлаад холоос давхар ачиж ирс магадгүй юм. Батцөлзийн сан бол өөрөө бяртай суурьтай юм да тэгээд. За тасаа сугдангууд нь зөрөөд тэр сугдуулахгүй барьцыг хал сэлгэж байгаа бол бас харууштай айл нэг барилдааны нэг харагдлаа сая. Баруун талаараа золголоо. Улсын даян авраг Батцүрийн сул Арсхбаатар аймгийн онгонсом асгацсан ариат үндэсний бүхийн улсын ахлагч сул улсын бүх цоллооч улсын хурдан морь цоллооч Төвдөнгийн хэн бат засаж байна. За Батцөлзийн зааны суулаар Өвөрхөн аймгийн богдсон морьд үндэсний бүхийн улсын ахлагч сул Шир базарын ган тогоо хоёр бүхийг засаж байна. Зүүн талаараа золгож давхар шуудганы барьсан дүрхээр боллоо. Өнөөдөр бол бас одоо ажлын өдөр. Хэдийгээр одоо бас ажлын өдөр ч гэсэн бас Монгол Өхөө өргөнд үзэгчд бас боломжийн хэмжээнд одоо хорон цугласан. Тэмэрэлтэн болж байна. Барьсаллаа. Одоо баруун талаараа золгоод нэлээд зэрэг дуухан шуудганы барьц самлаадаа Батцөлзийн сан цайлаа хавраа ирэх үед баруун талдаа суугатаа бариад авсан. Тэгтээ Батцүр цааны Батцүр даян аврагын зүүн гар бол зодогны ар хором дээр сатгаа бариад авсан. За эндээс зайлаад хутгаа бас ирж болзошгүй. Өөртөө бол нэлээд тийм эвтэйхэн барьцыг л олоод авчих шиг боллоо доо. Дахинтлаа зүүн талаараа зулгаад давхар шуудганы барьсан дүрсэндээ Батцүр даян авраг бол барьцаан тавиад бол зодогных нь ар хоромой дээрээс зүүн талдаа давуулж барьж аваад байгаа. Гарын юунцэндээ бас ууруулах байдлаар баруун зулгооны барьсан шилжлээ хоёр бүхэн барилдаан. Тун дөвгөө хөндөрн баруун зүүн талаараа зулгаад одоо хоёр бүхэн барилдаа өргөжлээд байгаа.
зүүн талаараа дөрөв үзүүлэлгөө барьцаад авсан Батал Зизан баруун талдаа суугатлаа. За эндээс огцон бэрэлхэж нэг мөшгөж магадгүй те Батал Зизан. Зүүн талаар тойруулж хататлаа. Дагуулал мөшгөлөө. За яран тойруулж хататаад чивсал мэлийн хацайлгаж ирээ тогтоолоод улсын даян авраг Батсуур. За яран бэлтгэл сургууль тун сайн байгаа байна да Батсуур даян авраг. Тойруулж хататаад шахаттаад барилдааны төгсгөл дээр л өхөөлдөх гээд бол арай дутуудах бололтой сая. За яран энэ зуны улсын баяр наадам бол ойртож байгаа одоо Дэвслийн 103 жилийн баяр наадам. Ер нь одоо бүхэн орохойтнууд бол таавар оролдуулж лугаа цаг үе шүүтэй өнөө цагт бол даян авраг Батсуурыг бол ер нь үзүүр төрөө их шавгийн дөрвөн бохос ерэн салхахааргүй л одоо хүмүүс бол тааварт оруулж байгаа байх. За зүүн талаар давуулаа бариад авсан да. Батал Зизаны хувьд бол барьцны хувьд нэлээд давуу талтай болсон да. За суугатлаа. Уцаагаад нэг огцон бэрдэ зайлах үедээ Батал Зизан зүүн тал руугаа нэг сугцсан руугаа зайлчих ус болох тал үе. Батсуур даян аврагын нэг онцлог үедээ тун их чөлөөтэй одоо биеийн сул тавьж одоо ингэж чөлөөтэй барилддаг. Идэрхий чангарт нектардгуу задгай дуухан барилддаг. Түүгээрээ бол ус их давуу талтай. Сарин бөгчүүд бол их цочсон дон бас их чангардаг. Тэрүүндээ бас хариу мэхэнд их амархан онж унах тал ус байдаг. За зүүн гарлаараа давуулаа бариад авсан да. Барьцаадарлаа. Зүүн талаараа давуулаа бариад авсан. Ер нь гарч ирсэн цагаас л заавал энэ зүүн талыг бол давуулаад байгаа юм зүүн гарыг давуулаад цодгоны арга руу дээрээс зүүн талаар нь солгоод хоёр бүхэн барилдаан шуудганы барьсан дурсан Батсуур даян авраг мөн л гараан давуулаад зүүн талаар нь давуулаа бариад авсан. Зүүн талаар нь солгосон дан шуудганы барьсан дурсан. Мөн зүүн талаар нь давуулаа. Энэ зүүн талдаа давуулах бол сонцгойг сонирхолтой барилдаж байна да даян авраг Батсуур. Барилдаан ихэлсэн цагаас хойш л зүүн талаар нь давуулаад байгаа. Улсын зан ширлээ зайлаа. За ийм юм. Түрүүнээс хойш энэ давуулаад байсан энэ барьцыг гэдэг аваад зайлж болох юм байна гэдгийг л мэдрээд байсан бохоо. Ганцхан зүүн төргөн тойр зайлаад давуулаа. Аргагүй л одоо нэг онцгой тийм барилдаан ч өгөх юм аа. Асал барилдах юм. Эрхэм өндөд үзэгчтэй Казак төвний нар улсын баяр сурвалжсан улс аймгийн алдар султай өчигдөр 128 бүхэн барилдаанд сүлд виндбэр спортын ороо бүхэн өвснөр гал
Химон констракшн компани өгөх Монгол улсын дайын авраг намсрай жуйн Батсуур долоодовн төрүүлээ. Зүүн талдаа давуулсан барьснаас зайлж одоо чирж ухсыгээд эргээд өвдөглөлдсөн. Самун сонирхолтой сайхан барилдаан боллоо одоо. Зүүн талдаа давуулсан бас чирж хутгахад зайлж эргээд одоо тун давгүйхэн өвдөглөлдсөн. За навруулсан баярсруулсан үндэсний бүхэн барилдаанд амжилттай сайн барилдаж төрүүлж үзүүрлэж шөвгөрсөн богчуудын одоо бай шагныг гардуулан өгөх гэж байна. За төрөө бүхэл одоо санаата 6 машинаар одоо шагнагдах байгаа. Монгол улсын хурлын гишүүн Бээсэн гишүүн одоо баяр өргөж байна төрөө бүхэд. Төрүүлсэн үзүүрлсэн их шөвгөн дөрвчл гарч олсон богчууд бол Монгол өхөн өргөний төвийн дэрт гараад ирсэн байна. За төрөвхийн одоо бай шагныг бол гардуулан өгч байна. Соното 9 маркийн одоо автомашинаар төрөвхийг одоо байлж байгаа. За ер нь Монгол өхөн өргөнд одоо машины байтай барилдаан бол үндсэндээ 2 дахь удаага болж байгаа шиг байна. 2009 онд Моннис компани зориулсан барилдаан болж Монгол улсын чинь дугаар дөржийн Батбаяр төрөөж одоо Nissan Батрал маркийн машинаар шагнагдж байсан. Өнөөдөр одоо Казак төвний Нарузын баяр сурулсан үндэсний бүхэн барилдаанд бол Монгол улсын дайын авраг намсрал